За сайн байцгаана. сайн уушаа. хичээлтэй бүгдээрээ ихтэй багш нуурайлж байна. За, хэвлэлээ бүгдээрээ дэлгэхгүй анхаараа. За, өмнө хичээлээ төлөв танилцаа. Өмнө хичээлээр бид сонгуульд төсөөлийн арчны үндэс хичээлийг хийсэн байгаа. За, тэгвэл энэ дараах асуудлыг харуулж байна. За, нэгдүгээр нь юу гэж сонгуул гэж юу вэ? За, сонгуул гэж юу юм бэ? За, хамт төгшөө. Сонгуул гэдэг нь санал хураалт явуулах зарчмаар төрийн эрхийг барих хүмүүсийг сонгох юм. Төрийн эрх барих хүмүүсийг сонгохыг сонгуул гэж хэлдэг байна. За, яг нь байна. Сонгуул гэдэг нь болохоор ард түмэн өөрсдөө төрөө сонгох. Ард түмэн сонгуул төрөө сонгохыг сонгуул гэж хэлдэг байна. Тэ? За, тэгвэл хоёрт нь сонгох гэж хэнийг хэлэх вэ? Баярлалаа байна. За, сонгогч нь тураад гэдэг. За, сонгогч нь ард сонгогч нь тураад За тэгвэл бид нар урдны хичээлээ бид сонгуул явуулсан байна. Ямар сонгуулийг явууллаа? За тэгвэл Монгол хэдэн нас болсон? Эргүүл сонгуул цантаа болсон юм. Нас болсон. Өөрөөр чадамжтай гэдэг байна тийм. За тэгвэл эргэжлийн чадамжгүй хүн гэж юм. Айчнууч байгаа сэтгэлтэй. Хоёроо ярьж байгаа хүмүүсийг эргэжлийн чадамжгүй хүмүүс гэж хэлдэг. За ямар шалгуурыг хангасан юм сонгох хэрэгтэй. За яарэ. За энэ хаан. За энэ За их оноо 3 насны үед юу вэ? Усыг бүр 25 нас. Усыг бүр 25 настай мөн их зүйн чадамжтай тийм Монгол улсад хэдэн жил амьдсан гинэ? 3 жил 4 жил явах танд амьдсан. Эхлэн чадамжтай нэг хэлдэг байна гэж байна. За тэгвэл одоо хэдүүлээ дараагийн асуултаа оръё. Үнэн бодол хэмээх асуулт байна. За эхний асуулт. Иргэд зөвхөн нэг төвшөлтийн төлөө саналаа өгөх. Бодлоо чадж байна. За бүгдээр бодлоо чадж байна. Бодлоо. За нэг ба. Иргэд зөвхөн улс төрийн намуудын төлөө саналаа өгөх. За, үзэн баггүй. Яагаад? За, дараагийн. Иргэд улс төрийн намууд болон нийт дэвшигчдийн төлөө саналаа өгдөг. За, бүгд байна. Алин төв гэж бодож байна. За, тэгвэл альва сонгуул маань өөрийн гэсэн тогтолцоогоор сонгуулсан явагддаг юм. Тэгвэл бид нар өнөөдрийн үтх хичээл маань сонгуулийн тогтолцооны онцлог гэдэг хичээл үзснэ. За, хэлбэр хичээл юм тийм. Хичээлийнхаа сонгуулийн тогтолцооны онцлог. Урдны хичээлээр бид нар сонгуул төлөөллийн арчдын үндэс гэдэг хичээл өгсөн бол одоо сонгуулийн тогтолцооны онцлог гэдэг хичээл өгсөн юм тийм. За сонгуулийн тогтолцоо дараах байдлаар хэлдэг байна. За бид нар өнөөдрийн хичээлээр дээд олонхын тогтолцоо гэж юу юм бэ? Ямар тогтолцоо хэлдэг? Хувь тэмцээний тогтолцоо гэж юу юм бэ гэдгийг үзэн. За дараагийн хичээлд холимог тогтолцооны шалгалт юм. За одоо бүгдээ хэлцээ хараа. За дэлгэцэндээ ямар зураг вэ? Аян хийх чинь зураг байна. За нийлээ хараа. Лачи баа. Аян доо. За одоо багш нь
Энд хоёр хүүхдийг нэг дуудаж гаргаж ирнэ. За хан баяр. Амар тушаа байна. Гайд амт тушаа. За тэгэхээр хан баяр. Одоо ангийнхаа хүүхдүүдээс 8 хүүхдийг дуудаж байгаа. 8 хүүхдээ дөрөвдөө. Yoğun var. Biraz da. Güzel. Daam түшний хүүхдүүд мөхтөд боо. Даахмай дахиад 5 хүүхэд болоо. Сонго нэмгэл. Нэмгэл. За, ямар шиг тань. Эвнээс. Эвнээс. Даавс tuttu дишээ. Тэгэхээр одоо хоёр бүлэг төгсч дээ. Англи маань 3, за англи маань одоо ангийн дэд хүүхдүүд төгсч дээ. За тэгэхээр өнөөдрийн одоо юу хийх вэ гэхээр бяцхан хэмжээний сонгуулийг явуулах. За бид ихтэй ерөнхийлөгчийн тул өгдөөсөн тийм. Тэгэхээр ерөнхийлөгчийн сонгуул явуулах гэж байна. За энэ бол юу байх нь? Нэртэйч. За энэ юу байх нь? Сонгуул өгөх хүүхдүүд байх нь тийм. За бүгдээрээ суугаад гэрийн даалгавар шалгах юм. За бид гэрийн даалгавар өгөө. Мөрөөр ямар мөрөөр 나부터 나부터 해주시나. 나부터 되셔. 아직 지금 머리부터 되셔. 나는 목대를 다 머리부터 해주시는데 나는 진짜 뭐가 바뀌겠는데? 나무 쌀밥으로 다시 인데 갔어요. 나무 쌀 하나 아까 이거는 다 봐야 돼. 예수 머리부터 때 하나 봐야 돼. 다행으로 조심한 여유 있고 이렇게 와서 다녔어. 꽃 같이 정보도 알고 있을 자, 이렇게 기체 정보도 이렇게 어렸을 때 가지고 신뢰하고 있잖아. 이렇게 보면 좋지만 꽃 같이 가라. 나가고 아까 힘 같이 이렇게 시작 누르는데 아니 거의는 또 제대로 약한 시죠. 나 무슨 독특한 정말 박사를 지배하면 너 아무 역사가 없습니다. 너 아무 역사가 없습니다. 정보님 박사를 지배하다가 정보님 박사를 주어야 되잖아. 그럼 그때 알려주지. 정보님 박사를 주어야 돼. 정보님 같이 그때 알려주지. 정보님 박사를 주어야 돼. 나만 한번 싹 그때 정보님 박사를 주어야 돼. 그것도 다르구나.
Витар бас урд хүүхдээ авсан байгуулсан даргын сонгуулийг өмнөх хичээл дээр хийж ирсэн болохоор ашигтай гэж бодож байна. Тэгээд За юу өмнө та энэ 예순 다 군대에 들어있는데 거기에 тэгээд энэ өөргөө танилцуулж намайг цагаан бүгийн амар төвшингэдэг би 2015 он Орхон аймгийн 12 жилийн 2-р сургуулийг дүүргэсэн. Тэгээ 2021 он Харвардын их сургуулийг улс төрч хууль мэргэжлээр төгссөн байна. Би өөрөө Англи, Орос, Франц хэлтэй. Тэгээд өнөөдрийн нэр ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын намаас бэлтгэж байна. За тэгээд та нар хэрвээ надад итгэл хөдлөх гэж энэ сонгуульд ялалт өгөх юм бол би ажиллах 4 жилийн хугацаанд дараах ажлуудыг хийх хэлхий амж байна. Энэ төлөвлөлт нь бол би ард иргэдийнхээ санаа бодлыг сонсож улам ойр ажиллана. Тэгээд жижиг дунд өрх төрлийг дэмжин ядууралтай тууштай хандсан гэсэн байна. Өнөөдрийн нийгмийн маань ядуурал маш их байгаа учраас би ядууралтай тууштай ханднаа. Тэгээд авилга, хэд, хахуул, төрийн хүн сурталтай хэмжсэн. Хахуул хууль төрчигчдтэй өрөнгөч инээ, нам, улс төр, танил тал гаргацахгүй ижил тэгш хариуцлага тооцно. Тэгээд оюутанд сар бүр олгодог 70,000 төгрөгийг дүнгийн хязгааршгүй 100,000 төгрөг болгоно гэж амж байна. Тэгээд Улаанбаатар хотын төвлөрөлтийг бууруулж аймгийн төв, дархан, Эрдэнэс зэрэг хотыг хөгжүүлнэ. Амьдралын баталгаачих түвшнээс доогуур амьдралтай иргэдэд нэг удаа өсөлтгөө тусламж болно 2 сая төгрөг болгоно гэж амлаж байна. За ингээд хамгийн тавталтай ихэд зөв сонголт бол зөв ирээдүй байдаг юм шүү гэж хэлж байна. За, бүгд өөрөөсөө мэдэрчээ. За, би болохоор ардчсан намаас нэрж ирж байгаа. Шаданбаатар хэлж байгаа юм байна. Миний 1900 оны 12 сарын 4-ний өдөр Эцэг хотын зөв тэмдэг Дүнгийн Шаданбаатарын баг хуваалт мэдсэн. Тэгээд 2-р сургуулийг би Орхон аймгийн 2-р сургуулийг би онц бүтээж өгч соёлын сургуулийн сэтгүүл зай ангид суралцсан байгаа. Тэгээ мөн 2021 онд Оксфордын сургууль эдийн засаг хууль мэргэжлээр суралцж онц бүтээж өгсөн байгаа. Ерөнхийлөгчийн сонгуул нийтлэгчтэй дээд мөрөөс хэлдэг. Би оюутнуудыг сургуулиуд төгсөөд ажлын байраар хангах боломжийг нэмэгдүүлнэ. 21 аймгийг хавцсан метроны зам барина. 21 аймагт хотын зам барина. Мөн хүүхэд бүрийг төрөөс хамгаалж дэмжинэ. 40,000 ай хөтөлбөрийг хэрэгжүүлж үндэсний үйл төлөвлөлтөд дэмжинэ. Улс орны ирээдүйн болсон хүүхдүүдийн боловсрол анхаарна. Мөн дотооддоо их сургууль байгуулж өндөр мэргэжлээр сургалт явуулна. Авилгагүй нийгмийг үүсгэн байгуулна. Дотооддоо машин техникийн технологиг хөгжүүлж улс орны жишг, дэлхийн техникийн жишг хүргэнэ. Ирээдүйд чиглэгдсэн эрүүл аюулгүй орчныг бүрдүүлж улс орноо ногоон хот болгоно. Мөн гадаадын орнууд руу визүүд орчих гэсэн мөрөөдлүүдийг зөвшөөрлөө. Би ерөнхийдөө явсан бол улс орныг шударга, энерги хөгжимгүй зөв орн болж хөгжүүлнэ. Миний баримтлах зарчим болохоор цаг хугацаа, болон мэдлэг боловсрол, багтаамжтай ирээдүй, бат бөх нийгэм гэснээр. Тэгээд та бүхэндээ хандаж ирэхэд энэ бүх хөтөлбөрөөр биелүүлж Монгол орныг эдийн засгийн хөгжлийн төв болгоход та бүхэн хууль нэмээр оруулж сонголтоо зөв хийгээрэй. Монголын ардчсан намаас нэрвшиж мөнгө төлбөр гэдэг. Миний би 1997 онд Булган аймагт төрсөн. 2015 онд 2-р сургуулийг ээлжлэгдэж төгссөн. 2019 оныг Харвардыг, 2024 оныг Оксфордыг улс төрч хууч мэргэжлээр төгссөн.
Англи, Хятад, Орос, Испани хэлээр. Би 2028 онд Улсын хурлын дэвшиж Улсын хурлын гишүүн болсон. Улсын хурлын гишүүн болсноор надад их зүйлийг хийсэн. Түүний жишээ нь гэвэл хүүхдүүдэд тоглоомын хөшиг буур амралтын газар барьж авилыг намдаах гэх мэт олон зүйлийг хийсэн. Миний би ерөнхийлөгчийн сонгуульд нэмэгдүүлэх мөрийн хөлбөрийн баатарыг танилцуулаад ард иргэдийн чөлөөтэй эндрийг байгуулах, ерөнхий боловсрол сургуулиудыг олон улсын хэмжээний стандартад нийлүүлж лаборатори болгох, цэргийн хүч батлан хамгаалах ямыг сайжруулах, олон улсын стандартад нийцсэн олон цэнгэлт парк байгуулах, Монгол улсын бахархад болсон уус хайрлах хамгаалах, зөвшөөрөл үйл ажиллагаа явуулж байгаа алтны орон газрыг хаах, үйл ажиллагааг зогсоох, амтдыг хамгаалж тоодхойг нь өсгөх, Монгол улсыг импортлдог ус, экспортын ус болгох амлаж байна. Гадны улсуудаас хараад байдгийг хадах, авилга ядууртай хамтун шавхын төвчөө амлаж байна. Ард иргэдийн төвтэй, авилгагүй улсын ард иргэдтэй экономик төлөө хавтаа, аль аль төлөө хавтаа. За нэг биш маань боцтой хэлээ. За тэгэхээр таахгүй одоо сонгуул өгөх нэ. За бүгдээрээ сонгуулаа өгөх нэ. За сонгуулийн хамгийн уран чимэг баярлаж байгаа уран чимэг тагаа. За улсын чиглэлд ч гэсэн та хүүхдийн оролцооны байгууллагыг сонгож ирсэн болохоор сонгуулийг одоо энэ гурван гишүүнээс цэцлэг сонголтоо учраас сонгуулаа өгөх нэ тий. За энэний арга гарч ирээд сонгуулаа цугаад өгөөд энэ гурван нэг гишүүний төлөө. За тэгэхээр өнөөдрийн ерөнхий гишүүн болох юм гэдэг. Хэдүүлээ хай. За хаалгаар гараад сонгуул өгөхөд хаалгаар гараад.
А болон Б бүсгүйцийн аль нь энгийн олонхын аль нь хасангүй олонхын жишээ бүсгүйц энгийн олонд нөх гэсэн даахгүй байна. За тэгвэл бүгдээр нь жуурд ажлын утгаар. Ажлын утгуудаа дэш харуулаарай. Бүгдээр ажлын утгуудаа дэш харуулаарай. Ажлын утгуудаа дэш харуулаад ажлын утас нэгдүгээр дасгал маань энэ дэлгэцэндээ гарч байгаа дасгал байна. За энэхүү дасгалыг ажиллана. За энэхүү дасгал маань сонгуулийн тогтолцооны онцлог гэсэн сэдвийн хүрээнд байгаа юм тийм. За аль нь одоо энгийн олонхын аль нь хасангүй олонхын жишээ олохыг доор нөхөж гэнэ. За намнаас харж байгаа уушиг үзэж байгаа нөхөж хичээ. За хугацаа 2 минут шүү. За энэ дасгалыг хийх хугацаа 2 минут. 어떤 맛이야? 이걸 난 같이 됐어. 나도 때문에 이걸 나 되게 야가 이렇게 다양하게 이렇게 있었잖아. 이거 무슨 뭐? 야가 다시 증거 어서트, 야가 인기 어서트 이렇게 다이프 스미시, 다이프 스미시. 아, 그것도 이거 들어갔었잖아. 그것도 자, 광고님, 오늘들이 өөрсдөө төвшөнд явуулж байгаа ерөнхийдөө хангуулын маань дүн гарсан байна. За дүнг хамбал дээр уран чимэг танилцуулж байна. Эрдэнэ болсон амар төвшин мөнх тулсан. За сонгуулийн дүнг нэгтгэх хэрэгтэй. За бүгдээ хамсаа. За хий яасан бэ? Хий яасан бэ? Мөнх толгой 14 сурагчийн санал аваад за 60 уртаагаар буюу за өнөөдрийн өөрсдийн төвшинээр захиалсан одоо ерөнхий хичээл сонгуул явсан гэнэ. За мөчмөд өгдөг бай. Эрдэнэ болсон 4 уртаа. За ашиг өөрсдийн нэгдүгээр цэцгийн бүгдээрээ ажилласан байгаа. За энэ А болсон Б үсгийг өгсөн байна. А үсгийг баг доорч эрдэнэ гэсэн 3 сонгуульд нэр дэвшээ сонгуульд яагаад за хий яасан байна. Эрдэнэ яасан байна. За Б үсгийд баг доорч чинь 3 нэр дэвшээ бат яасан байна. Бат яасан байна. За А үсгийг аль За яагаад гэдгийг тайлбар хийх юм байна уу? 네. За тайлбарлаа. Юу болохоор нөгөө нэг сантагсан хүмүүсийн та ойролцоо байгаа болохоор ингээд ингээд багш нэртэй гэсэн. Заамт биш. Тэгээд ихний аавspektээр болохоор чи ингийн олох биш хайцангуй болоо. яагаад гэж юм бэ гэхээр
эхлэх дээр нь болохоор энгийн олох гэж авч үзэх юм бол энгийн олох маань өөрөө 50-ээр нэг санал буюу 50%-аас дээш байж иж яах байгуулдаг байна. Тэгээд аавс дээр нь болохоор эдгээр яах байгуулсан гэдгийг нэг цогцолчийн 50%-аас дээш энэ аваад байгаа учраас энэ хайцангуй олох буюу аль илүү санал авсан л ярьж байгаа гэж байна. Б үснэгт нь харин энгийн олох буюу баг 60% санал 60 хүний санал авснараа 50%-аас дээш гарсан болохоор энийг энгийн олох гэж. Саналч нэ. Тэгэхээр яах вэ байна? За энэ дээр бас энийг энгийн олох гэж үзэж чинь тий. Энгийн олохын санал яах вэ байна? 50%. Дээш гарсан бол энгийн олох. 50%-аас дээш хувь санал авах юм бол энгийн олох гэж болдог байна шүү дээ тий. За харин дараагийнх нь аав үснэгтний яах вэ? Яасан боловч 50%-аас баг. За зүгээр сонгуулийн хацуугаа олохыг саналаар явуулаад тий аль нэг илүү санал авсан нь гарч ивэл яах нь ямар хацуугаа олохын тогтолцоо олдог байна. За энэ бүх тогтолцоо хоёр тогтолцоо маань нийлээд ямар тогтолцоо байж байна? Дээд тогтолцоо 2 хувилбар авах юм шүү дээ тий. За тэгвэл одоо бүгдээрээ ажлын уудсныхаа хоёр дахь тасгалыг ажиллая. За хоёр дахь тасгалыг ажиллахдаа багш нэг жишээ авъя. За энэ хэдэн таарах вэ? 5. Сонгогчийн тоон 20 хүрд 500. За тэгэхээр А намын төлөө яасан байх нь? 60 бүх таарах 60 хүн саналаа өгөө. Б намын төлөө 40 саналаа өгсөн. За доотлыг нь уншиж үзье. 5 таарах байна. А намын төлөө 60 сонгогч, Б намын төлөө 40 сонгогч санал өгчээ. Харин сонгуулийн дүн хувь тэмцэл зарчмаар гаргавал А нам 60% санал авч парламентын 5 судлалын хуурийг Б нам 40% санал авч парламентын энэ 5 судлалын 2-ыг авчээ. За яасан байх нь вэ? Хувь тэмцэл байх нь шүү дээ. За жишээлбэл энэ 60 40 байгаа учраас 60% санал авсан хэдэн судал авсан байна? 3. Нэг судлаар илүү. За 40 нам 40% санал авсан учраас 2. Парламент хэдэн судлыг авч байна? 2 судлыг авч. За энэ нь болохоор хувь тэмцэл байдлаар явж байна. За хувь тэмцэл байдлаар явж байна. За тэгвэл үүнийг хувь тэмцэлсэн тогтолцоо гэж нэрлэдэг байна тий. За тэгвэл энэ бодлогыг бодоо. Хувь тэмцэлсэн байдлаар суурь хэрхэн хуваарлаж болох вэ? Хувь тэмцэлсэн байдлаар суурь хэрхэн хуваарлаж болох вэ? Асны ууцны 2 дугаар дасгалыг бодож үзээд хариу гаргаа. Хоёр тэмцэлсэн байдлаар суудлыг хэрхэн вэ? За 2 минут тавьчихъя. Одоо бүгдээрээ дууссан бол за яаж харсан? Боцхон хайр гисгөө. Яаж гисгөө? Баяртай шиг гисгөө. Нэлэгс. Хайр. сонгогчийн санаас аваад 100% энэ сараа дөрөв байна. Тэгээд А нам Б нам хоёр хооронд нэгнээр 200 болоод тэгээд 50 50 маань нэг. А намын хэлдэг юм.
А намынхын дүнд хийж басна. Б нам хийж басна. За Б-ийг аюулгүй хот тэмцүүлсэн гэхээр дөрөв судалгаа. За хот тэмцүүлээ тугаараа. Шууд хэлчихсэн тий. За тэгвэл энийг маань хот тэмцүүлсэн багтааж нэлдэг байна. Хот тэмцүүлсэн багтаа гэж нэлдэг байна. За ажлын хувцсныхаа 6 дахь хэсгийг бүгдээр ажиллаа. Ажлын хувцсныхаа 6 дахь хэсгийг ажиллаа. Ажлын хувцсны 6 дахь хэсэг маань юу вэ гэхээр дийлэх асахны болон хууль тэмцүүлсэн тогтцооны давуу болон тус талуудыг тодорхойлно. За давуу талууд нь юу ах вэ? Ном дээрээ зааж уншиж байгаа тодорхойлно шүү дээ. Тус тал нь юу ах вэ? Тодорхойлно. За 3 минут явсан. Тэгээд ажиллаа. Дангаар засгийн газар байгуулах болно. Дангаар засгийн газар байгуулах боломжтой юм. Давуу энэ багшаа засгийн газар тогтвортой болсон. Засгийн газар тогтвортой байдаг байна. Давуу тал байна. Өсөлтөгчөөсөө илүү санал авсан нь яадаг байна. Зайдлаас ард түмэн айлыг сонгосон бүгдийг сонгосон болохоор ард түмний хүслээр бүх юм байна. Ард түмний хүслээр бүх юм гардаг байна. Байнгын холбогд тусалдаг байна. Давч дотор парламентын гишүүн нам хоёрын хооронд хариуцлагын зарчим алдагдав. Хариуцлагын зарчим алдагддаг гэж байна. сонгогдож чадаагүй нэр дэвшигчийн төлөө саналаа өгсөн хэрэг төлөөлөлгүй болсон. Төлөөлөхгүй болсон магадaltaй байна тийм. Тавьдын нэмбэнийг болоогүй тохиолдолд сонгуул дахин явах. Сонгуул дахин явах магадaltaй. Бүгд хот тэмцүүлсэн тогтолцоо. Давж нь байна. Хот тэмцүүлсэн тогтолцоо баталгааны тэмцүүлэх дуудлах байлах боломж нь байна.
지금 지찍 나와도 지금 발사믹 수었다고 봤을 Жижиг намууд толон суул авах магадгүй байна. За. олон намын тогтолцоо төлөвшөлт нөлөөлдөг. За тус талуудын гаргая. Олон намын тогтолцоо төлөвшөлт нөлөөлдөг байна тий. За тус тал. Олон нам байна. За бусаа. олон нам төрд орж ирснээр төрийн үйл ажиллагаа тогтох бол. Олон нам төрд орж ирснээр төрийн үйл ажиллагаа тогтохгүй болсон. За тэгэхээр энэ холбооны тогтоох хөртийн тогтоомд маань өөрийн гэсэн давуу тул тал байна. Тий. За бид нар энийг өнөөдөр хичээлээр тодорхойлж гаргаж ирлээ. За тэгэхээр одоо ашигын хуудасныхаа докторийнхаа энэ стандарт нэрээр хичээл өөрөөсөө энэ хичээлийг дүгнээд бас өөрсдийгөө дүгнээд хичээлээ дүгнээд үнэхээр тэгээд 100% үнэлээ. За тэгээд харан дээр мөрийн хөтлөлийн хангалттай харан дээр авч байх юм байна. Тэр намайг хичээл байх. Жишээлбэл бид нар энэ сонголтыг юугаар явуулсан байна вэ? Энэ холбооны тогтолцоогоор явуулсан. За эргээд өгөх нь улс төрийн амралтын төлөө саналаа өгөх нь хуулийн зүйлсэн. За тэгэхээр энэ хоёр зүйлсүүдийг одоо ямар нэгэн байдлаар хашаад сонгол явуулах болохоос за тэгвэл тогтолцоо бид нар дараагийн хичээл дээр үзлээ гэж байна. Бид нар өнөөдрийн хичээл дээр юу мэддэг болов? Өөр юм мэддэг. За, хуулийн төсөл тогтооны бодлогыг бодсон байна. Тэгвэл юу чаддаг болсон юм бэ? Чаддаг болсон байна. Өөрийн төвшөнд сонгуулийн судалгаа одоо тэгэхээр өөрийн төвшөнд бидний одоо зорилго маань юу гэхээр өөрийн төвшөндөө сонгуулийг явуулах. Та нарын сая нэлээд байсан зүйлүүд маань өнөөдрийн бидний хичээлийн зорилго байсан байна гэж байна. За гэрийн даасгал. Гэрийн даасгал. Зөө 19 хүртний үйл ажиллагааг ажиллаж байна. Гэрийн даасгал. Зөө 19 хүртний үйл ажиллагааг ажиллаж байна. За ингээд хичээл хийхдээ авах гэж байна.